тоол бэнтжилж байна. Ингээд өнөөдөр та бүхэндээ хавар царилс нэг бодлыг сонирхуулж байна. Энэ хүү бодолтой ярих уу гэж ярьсан байгаа. Ингээд бүгдээ эхэлцгээе. За юуны өмнө би крем пудр баг зэргийг тавьсан байгаа. Ингээд бүгдээ бид бүхэн дараах цагаарандаа ярих болно. Цагаарандагаар суурин тавьснаар тэн мань илүү тод гардаг байгаа. За ингээд бүгдээ эхэлцгээе. Дээд зөвхөндөө цагаан суурь тавьж өгөх хэрэгтэй. За мундаа зөвхөндөө мөн адил. За ингээд цагаан суурь тавьчихлаа. Ингээд дараа нь бидэнд том багс хэрэг болох болно. Мөн энэ хүү ягаан өнгө, цэрнэл ягаан өнгийг сонгон авъя. Тэрнээсээ баг зэргийг аваад төхөндөө тарааж өгнө. За ингээд цэрнэл өнгө боллоо. Дараа нь жижиг багс аваад энэ хөө ягаан өнгөийг сонгож авсан байгаа. Хөдөг ногоон өнгө байгаа. Зөвхөн дараа тавьж өгнө. Дараагийн маань өнгө энэ хүү саатан ногоон өнгө. Саатан ногоон өнгөөрөө мөн баг зэрэг зөвхөн дараа тавьж ингэснээр илүү бодолт маань гоё гэлэлцсэн болно. За ингээд дараа нь энэ хүү тараагч багсаар баг зэргийн сааг тавьж өгье. Ингэснээр бодолт маань илүү гоё гэлэлцсэн болох болно. За ингээд нүдмэн мэдмэлчлээ. Дараа нь мэдээж хэрэг контр гэхдээ сүүлгүүгээр зөвхөн нүдийг бөөрийн хийлж тавина. За ингээд контр маань бэлэн боллоо. Дараагийн алхам сормосоо химэл сормос наахаас өмнө өөрийн сормосоо баг зэрэг эргүүлж өгнө. Ингэснээр химэл сормос маань өөрийн сормостой нэгдэж илүү байгалийн натурал харагддаг байгаа. Ингээд сормосоо наа. За миний сонгож авсан сормос ерөнхийдөө бол баг зэрэг
Өтгөн нэг урт биш тийм сармас сонгочихсон байгаа. Ингээ цавгаа түрхээд за ингээд сармас өндөрлөнлөө. За ингээд дараагийн алхам сармасны бүдэг. Сармасны бүдгээрээ өөрийнхөө сармасыг хийм сармастай бооцрыг наач өгөх хэрэгтэй. Ингүүл илүү жинхэнэ бодит харагдуулна. Баг зэрэг самхан хүн самж өгөөд. За ингээд дараагийн алхам. За мөн бодлын сармасаа баг зэрэг. За бодлын сармасаа болчихлоо. Хилээ гарсан хэсгийг өнгөөр цэвэрлээд очижуулна. Ингээд дараагийн алхам. Ягаангийн хацар өнгөлөгч нь ягаангийн хацар өнгөлөгчөөр ягаангийн хацар өнгөлөгч нь юу нэрсийг энэ зөөлөн өнгөлөг илүү залуу харагддаг байгаа. За ингээд дараагийн алхам маань цагаан өнгийн тэнэр баг зэргийн контур тавьж өгөх хэрэгтэй. Эхлээ хөмсгөн доороо баг зэрэг. Хөмсгөн доор тавьж ирсэн хөмсг маань тодорхой ярагддаг байгаа. Баг зэргийн саата цагаан тэнэг. За мөн хамрын үзүүр дээр баг зэрэг тэн тавьж тараасан хамар маань илүү өнгөлөг харагддаг. Мөн хэрүүний доод хэсэг хөрөлийн дээд хэсэг байгаа. Мөн хамрын голоор баг зэргийн цагаан тэний усныг хамар илүү тэгшиг өндөр жигтгэн болж харагддаг. За ингээд дараагийн гурвалжин багс. Гурвалжин багсаараа бид хөмсгөө баг зэрэг зурх болно. За энэ хөө бараа боромгийн тэнийг сонгоож байна. Хөмсгөө зурхтаа хөмсгийн ширхгийн дагуу хөндлөн гэж хурдан зурж өгснөөр хөмсг илүү амьд харагддаг. Мөн будаг чиг тардаг ба. Баг зэргийн сэргийх маягаар
За ингээд томсог самдаг харна. Самар баг зэрэг самж гэдгээ тарай. За хамгийн сүүлд яган өнгийн хурлын мөдөг. За ингээд машингийн хаврын бодолт маань бэлэн боллоо. Одоо өсөй баг зэрэг янзлаад энэ нүднийхээ тэнийг үзүүлж ягаан бандаг сонгож авч байна. За ингээд өнөөдрийн минь бодолт үгээр өндөрлөж байна. Та бүхэн таалагдсан гэж найдаж байна. Ингээд дараагийн дугаар хүртэл баяртай.